Сүү Батболдын балаг анх яаж эхэлсэн бэ? Энэ нь Бороо Голдоос эхэлсэн гэдгийг хүмүүс сайн мэднэ. Монгол Ардын Хувьсгалт намаас нэр дэвшил сонгогдсон тэрээр 2 удаа төрийн сайдын албыг харчжээ. Тэрээр Energy Resource компани хувь эзэмшдэг 14 хүний нэг боловч тэндээ бүр 2 компани хувь эзэмшдгээрээ нөгөө хөдөөсөө ялгардаг юм. Өөрөөр хэлбэл бусд нь нэг шанагаар хутгаж залгидаг бол мань Сүү Батболд 2 шанагаар хутгаж цогтөг гэсэн үг л дээ. Ханад цаддаггүй ходооттой итгээд. Энэ Energy Resource-ийн одоо эзэмшиж буй ухаан удгийн ордонч өөрөө ард түмний өмч юм. 1988 онд төсвийн хөрөнгөөр хайгуулгдсан эцсийн үнэлгээг тогтоон улсын бүртгэлд оруулсан орд байтал улсын бүртгэлд тогтоогүй Energy Resource хэмээх компани гэнт гарч ирээд энэ ордыг өөрийнхөө нэрээр авчихсан байх ба тэдгээр лойврчтаас хамгийн том шанахтай нь Сүү Батболд байхажээ. За энэ талаар сүүлд жижигүүлнэ. Учир нь Energy Resource-ийн хаягдлаар өнөөдөр Улаанбаатар хот тэр аяараа амьсгалж байгаа ба хамар хүрээч маш өргөн наймаа тул өгүүлэмжинч бас тэр хэрээрээ урт. Юудаач өнөөдрийг хүртэл ард түмний өмчөөс 2 том шанагаар хувь хүртэл суугаа Сүү Батболд нь бас 540 сая долларын үнэлгээ бүхий Бороогийн хөрсөнд орох алтыг Монголд хүртээлгүйгээр гадагш нь гаргах гэрээг хийсэн атла тэр компаниасаа жил бүр 5% ногдол ашиг авдаг хүн ажээ. Тэрхүү 5% ногдол ашиг өгдөг компани нь мөнөөхөн ноён уулыг ухах гэж дайраад байдаг алдарт Centera Gold компани байх ба тэр компани Казак дарга Санжийн баярыг олонний нүдэн дээр балбаж нүдэж байсан тухай харсан хүнийх нь яриач байдаг. Сүүлд нөгөө зодуулдаг баярын Сүү дарагда ерөнхий сайдынхаа суудлыг бэлэг болгож өгөөд зугтдаг ч үлээ нэг тийм цохол байдаг штэ. Яг л нөгөө сэлэм төвжир шиг. Энэхүү даан барсан компанийн хувьцааг эзэмшиж жил бүр 5% ашиг хармаадаг Сүү Батболд нь Бороогийн алтны уурхайг зарсныхаа төлбөрт 35 сая Америк доллар хармайлсан байдаг. Энэ мөнгнөөсөө улсад нэгж төгрөгийн татвар төлөө өгж байгаа юм шүү. Бас Одгор шанагын уурхайг 10 сая доллараар зардаг Чимдийн Хүрлбаатар нь Сүү Батболдынхаа гүйцэтгэгчээр томилогдсон сэлэм төвжлийн засгийн газарт сангийн сайдаар ажиллаж байсан гэдгийг бас бодчих хэрэгтэй. Ороо нороогоороо жороогоороо гэж. Энэ мэтээр Монголын алт нүүрсийг завхруулж олсон ашгаа гадны банкнд шилжүүлэн Батуу Майнинг гэх мэт компани нэрээр офшордож явсаар Бүкэ дарал дээр зочд буудал болгон хувиргаад байгаа талаар манай хөтөлбөр өмнөх дугаартаа өгүүлсэн. Бороо Голдын алтыг сохор зоосны ашиггүйгээр Канадад завшруулах гэрээ байгуулж түүнийхээ төлөө 35 сая доллар хармаасан тэрээр өөртөө яг адил 10 сая доллар хармаасан гэмт хэрэг бүхий Чимдийн Хүрлбаатартайгаа нийлж төр өргүүлсэн тухай ахин тэмдэглэж байна. Түүний Монголд очруулсан эхний том хохирол нь 540 сая долларын алт ба Канадуудад зарж хармаасан 35 сая доллар юм. Энэ хэрэг бол түүний хамгийн анхны гэгдэх том лойр ба тэрээр цааш яасан хийсэн тухай оюу толгойн гэрээ гэх мэтээр үргэлжлэх буй за. Би Бороо Голдын нягтлан бодох гэж ирсэн. Бороо Голдын нягтлан бодох гэж Сүхбаатар энэ Батболд өөрийнхөө аригчин найз Наранбат гэдэг хүнийг Бороо Голдын ашиглалтын өмнөх захиргаагаар давжгаад намайг нягтлан гарна гэсэн. Би тэр харин Сүхбаатарын болдууд энэс 12 тонн алт авсан. Тэгээд 23%-ийг нь гээд 12 тонн алтыг нь бол Батболд аваад ирсэн. Тэгээд 23%-ийг нь гээд 12 тонн алтыг нь бол Батболд аваад ирсэн.